Сүхбаатар аймгийн Баруун Орос цумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн 10-р ангин сурагч гэ болгочихно. Бүс орон нутгийн хөгжилд миний оролцоо. Монгол хүн дэлхийн бусад үндэснээс онцгой. Монгол хүн дэлхийн бусад үндэснээс яагаад онцгой вэ? Монгол орн нь эсэнд хансах түүх, өв соёл, уламжлал, байгалийн үзэсгэлэн, уур амьсгалаас хамааралтай гүн гүнзгий үнэт зүйлсээр баялаг баян орн гэлээ. Энэ дэлхий дээр Монголцтой монгол хүмүүс төрн гэдэг өөрөө их өвөрмөц онцгой давтагдчихгүй үнэт төв юм. Тийм ч учраас бидний өв соёл, хамтын хүч ба шинэлэг сэтгэмжийг тусан дэлхийн нийтийн өргөн хүрээтэй тулгардаг сорилт таваануудыг даван туулах чадвартай байгааг онцолж өгдөг. Тиймээс энэхүү үсгээрээ монгол хүний онцлог шин чанарууд бидэнд байгаа нөөц боломж, түүхэн хувилбар, орчин үеийн дэвшил технологи, хамтын хүчин чармайл, чин сэтгэл, хичээл зүтгэлийн тусламжтайгаар орон нутаг цаашлаад монгол орн илүү хөгжиж өөрсдийгөө дахин бүтээж чадах тухай хуваалцахаар зорилоо. Манай нутгийн эдийн засаг мал аж ахуй, газар тариалан жижиг дунд үйлдвэрлэлд тулгуурладаг. Мөн ирээдүйд аялал жуулчлал, байгаль дэлтэй үйлдвэрлэл хөгжүүлэх бүрэн боломжтой. Тиймээс эдгээр боломжийг бүрэн дүүрэн ашиглахын тулд хувь хүн бид өөрсдийгөө хөгжүүлж боловсролтой, хариуцлагатай зөв хүн болж төлөвшөх нь маш чухал. Манай нутагт тулгамдж буй гол асуудлын нэг нь цөлжил, уур амьсгалын хүнд нөхцөл юм. Хурд дундас байгуундаг, салхийхтэй хуурай уур амьсгал нь хөрс бэлчээрийг дороодлоход хүргэдэг. Мөн хөдөө орон нутгийн залуучууд хотыг зорж хүн амын нэгтэршил ихсгэн аймгийн төвд ажилгүйдэл, агаарын хүртэл зэрэг нийгмийн асуудлуудыг дагуулж байна. Гэвч эдгээр нь зөв менежмент, залуусын санаачлах, бодит шийдлээр даван туулах боломжтой гэж би итгэдэг. Сурагчийн хувьд одоогоор миний хийх зүйл хязгаарлагдвал мэт санагдаж боловч ирээдүйн мэргэжилтэн иргэнийгийн хувьд оруулах хувь нэмэр асар их байх боломжтой юм. Бид хөгжлийг хэн нэгнээс хүлээгээд бусдаас төр засгаас хайгаад байдаг. Хөгжил гэдэг зөвхөн өндөр барилга, өргөн замаар хязгаарлагдах асуудал биш билээ. Өнөөдөр бид хөгжлийг өөртөөсөө хайх хэрэгтэй. Монголын түүхэнд бид гайхамшигтай бааtruуд, домог дөрүүд, нэрт наадам, уламжлалт тоглоом зэрэг илэрхийлэх олон өв соёлын үзүүрүүдийг олж үздэг. Дэлхийд нэр хүнстэй Чингис хаан, түүний хүчит дайчин үеийн үе шатаар монгол хүн зэвсэг ухаан зүчээрийн нэгтгэлийг илэрхийлж байгаа нь өнөөгийн бидний сэтгэл зүрхэнд үлгэр бүтээл мэдүүлсэн гайхалтай олон бахархал бидэнд бий. Ийм учраас бид бусад үндэснээс содон, харин содон онцгой гэдэг дахин батлах нь биднээс сэтгэдэг бизээ. Олонний хүч олонгүй далай гэж үг байдаг. Бид хамтдаа байхдаа хүчтэй гэдгийг түүх соёлоос ойлгож авсан. Одоо л бид урам зоригжин хамтдаа хөдлөх хэрэгтэй. Нэг хүний сэтгэл хизээж дутдаггүй, харин хүлээлгүй эхлэх нь чухал байдаг. Миний нутгийн хөгжил миний оролцоогоор эхэлнэ. Харин бид бүгд хамтдаа оролцвол илүү хурдан, илүү сайхан хөгжин гэдэг нь нүдэнд тод харагдаж байна. Өнөөдрөөс эхэлцгээе, хүлээлгүй, хойшлуулгүй хамтдаа.